Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өдийн амралттай 80 тухтай сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио таны өдийн цааны хачир болгож утга уран зохиол дуртай сонсогчдод зориулан цай ухт зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг билээ. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Огтой үр цайхын их хүн бодит амьдралаа сэтүүлсэн хайрын дуучийг зурлаар хүргэж байгаа. Энэ өдөр та бүхэндээ энэхүү зурлын 64, 65 дугаар хэсгийг эфирээс шууд хүргэх болно. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын тууч 64 дугаар хэсэг. Сандал дээр суугаа хоёрын нэг нь эрхлэж нөгөө нэхнэрээ бодон яахаа мэдхээ байжгсан сууж байх тэр хоёр луу гурван залууд өгч ирээд гал байна уу ингэж асуухад хойсгон орхох алга та тамхи татдаггүй шүү дээ гэвэл нөгөө хоёр чамайг тамхи татдаггүй гэж асуугаагүй шүү дээ үгүй яасан олгохтой болгаач гэвэл өндөр бор хүүхэн үндийж та нар чи юу хүмүүс вэ яхаараа зүгээр байгаа хүнийг өдөж хоргооход байдаг үлээ цаашаа явцгаа сэргийлэх дуудаж өглөө шүү гэж ихэд дүүдсэн хэлбэл залуучууд инээлдэж. Энд чинь бас хиламтай дарих байсан юм уу? Юу гинэ вэ хөө? Сэргийлэх дуудна гинэ үү? Дуудахаас чинь өмнө наа даргуур амийг чинь дуугүй болгоод өгч чадах байлгүй. Гүтгөрүүнээс хойш ажиглаад байхад загас шиг л дуугүй оргиод бахаар нь энэ залуу хүүхэлдээ тэрвэрээ сууж байна гэж бодсон шүү дээ. Тийм биш гэж үү найзуудаа? Гэж нөгөө хоёр луга дэмжлэг хүсэн харахад нөгөө дүүл нь хүч өгч хүүхэлдэйг нь булааж аваад явчлаа л да. Хүүхэлдэйгээр тоглох ирчүүд бидний жаргал биш гэж юу хэмээн нэгнээ хөөргсөн маягтай хоорондоо ярьсаар дөхөөд ирэхэд амнаас нь арх ханхийн халамцуухан яваа болох нь илт боллоо. Сууж байсан хоёр айсандаа дэрхийн босож урд өмнө хүнтэй зодтолдож үзээгүй хойсгонор хөхийн хулхин нам бууж гэнэснараа та нарт гал болоод ирэх үү гэж долгонон хэлбэл хүүхэн хажуунаас нь цэрэг хүн байж олхоогүй гэдг нь наадуулаа ганцхан цохиод унгаажчих чадахгүй юу чи гэж цэргүүдийг зодож дэглэж явдаг нөхөртөөгөө адилхан юм бодож хойсгонор хөхөд хэлв. Залуучууд юу юугүй хурч ирэхэд харвал хоёр нь шилэп малгаад ухлуулж нэг нь үсээ ургуулan хойшоо самнаж өргөн өмдөмссөн нүүрэндээ сорвтой хүйтэн царайтай хүн байлаа. Хойсгон өрхөх аргалах санаатай хүүхэн рүү ойртож байгаа тэдний гараараа хаах гэхэд яадаг болгаач вэ? Наад боцоргаараа татчих гэж хэлээд толгойн үцгэн залуу хойсгон өрхөхийг тас гэдэргээ савж унтал ганцхан мөргөөд унгаачаа. Ононгуудаа сарвалцсан босох гэтэл нөгөө хоёр залуу дээрээс нь дэвсэж эхлэхэд "Болооч та нар хүн аллаа шүү дээ" гэж өндөр бор хүүхэн байдгаараа орилон цааш гүйхэд хажуугаар нь нүрээ юмар халгалсан нэгэн хүн шуртхийн зуржгүйгээд "Яадаг булгаач нар вэ та нар" гэж хэлхийг сонсвол эмэгтэй хүн ачаа. Монгол дээлтэй хүүхнийг харсан залуучууд хойсгонор хүүхийг зодож байснаа болж энэ чинь бас хаанаас хингэж авралын бурхан гараад ирвэ гэж даапаалаад түүн рүү ханарах хооронд хойсгонор хөх араар нь босож хүүхнийхээ нараас humгүй зүгтааж яваа харагдлаа. Тэд хүүхнийг орхин араас нь хөөх гэтэл "Болгосон шүү та нарыг" гэж часхийн хэлэхэд эргэлцсэн дээрэмчд. "Үгүй наад нэг шулмаа алаад арсыг нь 10-20-ын агент зурмын арс шиг тушаачих та" гэж хэлцгэн хүүхэн рүү зэрэг угсхийн дайрав. Хормын дотор юу болсныг ухаарч амжаагүй байтал тас тасхийн 3 сайхан ир гэдрэг саван бүрт хийсэн шорооноос амаараа өмхөн онож хахад затсан хараал тавин өндих гэхэд
Та нар аминтай хайртай бол ингээд болоорой. Үгүй бол сэргийлэхэд аваачаад гурвууланг чинь хүн дээрэмдсэн хэрэгээр тушаачин шүү гэх эрэмгий дуутай эмэгтэй хүний танил хоолой сонсогдлоо. Гурван дээрэмчин урд нь бас хүн дээрэмдэж байгаад ийм хоолойтой эмэгтэйг ирэхэд яаж чадлагүй хүчин мөхстөн өндий чадахгүй болтлоо зодуулсан тул илтэд хулчин унсан газраасаа босохгүй хэвтэж за ойлголоо гэж. Ард нь пид падхийн тасхийн гарах дуу сонсогдоход зугтааж явсан хоёр иргэн харвал тэр хоёрыг аварсан нөгөө хүүхэн гурван дээрэмчний газраар галуун цугаа болгон алхуулж байгаа харагдаж. Айсан хоёр эргэж ирсэн ч хүү тэр чигтээ зугтаасаар гэртээ орвол цэргийн нүүр ам битүү хавдар болж нэг шүдэн талан дундуура хугусарсан байв. Яадаг дээрэмчтэй хүн алхна юм шүү дээ. Шаал дэмий гадагшаа салхилахаар гарлаа. Манай энд чинь их л тайван байдгсан. Саяхан шоронгоос суллагдсан хүмүүс юм бах та гэж амандан өглөж залуугийн нүүр царайг янзалж өгөхдөө мөс тавин хүүтэн жингээр хавдрыг нь буулгах гэж оролдлоо. Хэн биднийг ингэж аварчих вэ? Ямар их танил дуу байсан бэ гэж гинэд ухаан орсон хойсгон өрхөх гайхсан байртай өндөр бор хүүхэн рүү харж танаа найз юм уу саяны хүүхэн? Хаанаас гараад ирв гэхэд хин мэдхэрдэ. Бид хоёрын л азууллаа. Муусан дээрэмчдийг ганц сайн болголоо доо. Тэр хүүхэн гарч ирээгүй бол чамаагүй алхна дээ. Ямар муухай хүмүүс вэ гэж амандаа өглөн түүнийг татаж цээжинд нь биеэ наан орон дээр суулаа. Өндөр бор хүүхний зүрх дулаан зүрх шиг түг түгхийн хагарах гэж буй мэт цоглон байхад залуу дотроо гимшин ихнэр хүүхэдтэй байж өөр хүүхэнтэй гадуур хамт зугаалсан гэж бурхан намайг шийдгснээс гарцаагүй. Ам аврагч хүүхэн гарч ирээгүй бол би тэдэн зодуулсаар хагаад үдийд ам тавьсан байх биз гэж бодсоор суучаа. Тэр хоёр элдвийг ярьж суусаар шүн дунд болоход тус тусын зассан орондоо унтахаар боллоо. Нэг өрөө байр тул орыг тусдаа зассан ч их л ойрхон харагдах бөгөөд хүүхэн залуу хөндлөн орон дээр унтуулах гэхэд залуу илтэд цааргалж би газраар унтъя. Та орон дээр унт гэж. Хэсэг хугацаа өнгөрч орондоо орсон хоёрын нойр хөрсөнгүй. Нэгэн залууг авч гараад хүмүүс зодуулсандаа харамсаж бас өнөөдөр залууг сэтгэл ханамжтай сайхан байлгаж байгаад явуулах гэсэн хүсэл нь бүтлгүүлсэн талаар бодоход нөгөөх нь харин алс хол ихнэр хүүхдээ орхиод зэрэгт ирчгээд айлын гэрт зугаалаад явж байгаадаа гимшин байсан ч гэсэн саяны танил дуутай эмэгтэйг хэн байж болох вэ гэж тааварлаж ядан нойр нь хулчин хэвтэж байлаа. Гэтэл орон дээр хэвтэж байсан өндөр бор хүүхэн залуу руу өндийн чи унтсан уу гэж асуухад залуу сайн айдсан гараагүй байсан тул зочиж харснаа. Үгүй унтаагүй байна. Янз бүрийн юм бодогдоод нойр хөртгөө гэхэд хүүхэн би чахаа хайгаад байна. Саяны амар хүмүүс нүдэнд харагдаад унтаж чадахгүй байна. Чи миний оронд орж ирээд намайг унтуулж хаад орлогоо буцаад ороод унтчихдаг уу гэхэд хичнээн харанхуйч гэсэн залуугийн царай улгааж байгаа нь мэдэгдэн нүүрэн чинэрч үгүй би чинь ихнэр хүүхэдтэй хүн эмэгтэй хүний өвөрт унтж болтгол байгаа та гэхэд хүүхэн чамайг ямар миний өвөрт унт гэсэн биш намайг тайвшруулчаад буцаад орондоо унтах гэсэн шүү дээ сүртэй юм бэ гуйлгчих юм байна л да гэж ширэл татан буцаж хэвтгэхэд арга нь барагдсан залуу угсхийн босож хүүхний хүнжлийг сөхөн өвөрт нь ороод буруу хараад хэвтчихлээ. Өндөр бор хүүхний инээд хурч ингээд ороод ирж ингээд орж ирээд хитчих юм их чинь юм амар гойлгдох юм блэ. Ямар намайг тэрвэрэд хэвтгсэн биш гэсээр залуу гараас нь халуун гараараа тэрч
биеэрээ шахан хэвтлээ. 65 дугаар хэсэг. Ууланд очин жимс түүсэн хоёр саглайсан их морин хадны идээнүүдийг цуглуулж, зармийг нь амтрахан идэж, гоё чихэрлэг шүүлслэг байсанд баярлалдан элдвийг хөөрөлцөөр нэглэм идэхэд харанхуй шин болсныг саялан зарчээ. Сартай саруулхан байсан тул эвлэлийн үрийн дарга бахим хүзүүтэд одоо болно. Харих уу? Хэдэн ч малгайгаар дүүрэн төвчхөвлээ. Доор морины хажууд авч явсан давуугаа дэлгээд бүгдийг нь асгачихсан байгаа шүү дээ. Богцонд маань бараг багтахааргүй их боллоо гэж хизээний түүнийг захирдаг хүүхэд цагийн зангаараа хэлжээ. Тэр хоёр ийхүү хүнцлийн алдарт агуун дээд талын барцгар хаднууд дунд жимс түүж явхад харин агуун доод талд нилээн зайтай морио хөтөлж явсан хоон хөхийн унаа бүр явхаан байж хөлн доглон түүнийг хичнээн татаж шангаавч хөлөндөө завируулсан морь намайг яавал гэсэн аятай бүр хэвтээд өглөө. Хаашаа ямар зорилгоор юу хийж яваа нь тодорхойгүй тэрвэр морилуугаа гүйж очин хараал тавьж нэг өшөглөж аваад жимстэй ууланд очих яагаачгүй байна шүү дээ. Үүнийг мэдсэн бол дэлдэн хөхийн самганд хилээд морио сольж аваад гардаг байж. Юу гэж энэ сохор доглон морийг нааш нь чирч гарах билээ дээ гэж бухимдан сууж байснаа ядарсандаа болоод унтаад өгчээ. Гэнэт морин хамраа дуурхан самсаагаан тачигнуулахад сая сэрээд юу болсон бэ? Унтаад өгсөн баг чинь. Заяаг толгооч. Ганцаараа энд явах чинь аюул ташруу дээ. Хүнцлийн агуу яг хажуухан бод байхтай яахав дээ гэж өөртөөгөө ярьж суутал түүний яриаг батлах мэт сарны гэрэлд 2-3 сүйтгэнсэн амтан гүйлдэж тоглоод гараад ирхэн тэрэ. Хараал ицсэн боогонод. Ядаж байхад морман хөвтчихэд босдгоо. Дээрээс нь миний барьж яваа энэ ташуурыг гэдэг. Урт бүдүүн яргаа ташуураа барьж явсан бол итнээс айгаад байх юу ч байх л. Ганцхан цохол хөвтүүлэхгүй юу гэж бодон нэг элэг зоригтой хүн өндийгөөд тэдний ойртхыг сайн харвал гүлгэн чоннууд бололтой байхагаад морийг нь биш түүнийг чиглэн илт дээрлэгсэн маягтаа төхөөд ирлээ. Саяхан л зөрөгтэй байсан хоовон хөхийн толгоон ус нь босгож ар нуруу нь хүй төргөн хойшоо ухарсаар морины хон араар орлоо. Хамгийн сонирхолтой нь боохонууд морийг биш түүнийг идэх гэж байгаа аятаа морины хоёр талаар тойрон ирж түүнийг шинжлэн юу юугүй хажууд нь хоншороо өргөн манаа зогсчихлоо. Идвэл энэ морийг л идэлтэй хараал ицсэн боохонууд намайг ямар мухай илгэрдэг юм бэ гэж хоолоон зангиран хэлэхдээ арай л хүчин мөхс эмэгтэй хүний хоолоогоор хэлчихсэнгүй. Им хүстэн шиг нулимс нь урсаад ирлээ. Урдан давхар биетэй бэр энэ гөлгөн боохонуудад биш. Хоёр азарган нэг өлөгчн чонтой уучраад байхдаа ч хоовн хөх шиг арчаагаа алдан айж чичирч байгаагүй билээ. Ер нь боохоо гэдэг амтан сул дорой амтныг л мэдэж барьж иддэг болохоос хямрлаг золбоотой нэгнээс айгаад ойртох нь бүхэл бүр үзэгддэг ч юу юм гэдэг. Харин золбоо хямран дэлгэрсэн азарган чомнууд л жинхэнэ эр хүнд харагдаж чи намайг дийлэх үү? Би чамаас зогтох уу гэж л ил гарч ирдэг юм гинлээ гэж түүнийг жаахан байхад хоньны бэлчээр тааралдаад өдрийг яаж өнгөрөөе дөө гэсэн байртай элдвэ юм шалгааж байхад нь малч гэж нэрлэгдэх өндөр настан буурал өвгөн нэг удаа ярьж өгсөн нь нүднийх нь өмнөр гүг шиг санагдав. Элдв хүмүүсийн мууг үзэх гэж ховж хөөцөлдөн явдаг болохоос нутгийн хүмүүстэй тус тавихыг үнэндээ үл мэдэх хоон хөх цаг хэрэг тутамд улам эвдрэн хөдөөгийн ядарсан хүмүүсийн мууг үзэх гэж эвлэлийн үрийн дарга намын даргад хов хүргэхдээ унаж яваа морины хон хөлсийг гартал давхин нурууг нь авч
Эмээлний доор нэл яа. Өвчин зовлон болгож хөлөг морийг амдаар нь тамлаж явдаг түүнийг бурхан тэнгэр гисгэж энэ хідэн гүлгэн бохонд хоолуулхан хайж өгч байгаа юм болов гэж мөөхөр ухаандаа төсөөлөн бодсноо. Таач тийм байх боломжгүй те. Үгүй яалаа гэж тэр вэ гэж эргүүтэж эхэллээ. Бохоо гэдэг амтэн хүнээс айдаг та. Энэ хэд ч бүр галт сурчсан бохоо юм уу да. Би юугаар хийж энд яван болтоо. Эхлийн үрийн даргад дурлсан миний буруу юм уу гэж өөрийгөө өмгөөлөгч аяцаар хай гэж ташуураа далаах гэтэл хажуу талын гүлгэн бохоо хар хурхийн шүдээ ярзаалгахад айсандаа ташуураа буулгаж мориллуугаад өгөх нь намайг бишээ. Марийг минийд гисэн хандлага нь унаж явсан унаагаа бохоонд хайж өгөөд өөрөө амьд гарах гэсэн арчаагүй эр хүний байр байдлыг илтгэх бөгөөд хэрв үүнийг эвлийн үрийн дарга хүүхэн харвал түүнтэй суух нь бүх хил бүрчиж ихшиж яасаа арчаагүй эр хүн бэ? Унаж явсан морой бохоонд хайж өгч байгаа юм чинь намайг ч гэсэн олон араатны дунд хаяа зүгтаах хүн байна л да гэж бодох нь тодорхой. Бохоноод улам дөхөн юу юугүй хоон хөхийн хажууд ирж бараг үнэрлэх нь холгүй эргэлдэж эхлэхэд хэр бохооны их хүн үнэр үнэртэх шиг үе үе ившээх том амнаас нь өмхий самхаа хангалан байх нь амар санагдах үед сони юм болж саяхан л доглонгоосоо болоод өгөх нь холгүй ивтэд байсан морин хүхэрсэж байснаа хамар самсаагаа дугарган гурван хөл дээрээ огцом харин босож ирлээ. Гөлөм дөрөөгөө хавралдуулан сүр сархийн сүр бараатай наргагүй босгод цочсон бохоонууд үл ялэг холдон очиж зогсоод урт хил гарган хил амаа долоох нь яаж байгаад энэ хүнийг барьж идийдэ гэсэн байртай манд зогсох нь юм үзээгүй хоон хөхөд сүртэй харагдана. Яг бариулахын таван дээр түүнийг аварсан мориндан баярлсан хоон хөх нулимсаа арчин доглоод байгаа хөлийг нь харвал тэмээний хуй шиг том болж хүн хавдаад завуурласнасаа болж нэг хөлөө хийгишгэн шахан зогсоход тэр хөлний махан чичрэн байхажээ. Ингэж малыг буруу унаж хэрэглэн тамлаж байгаагаа сая л ойлгосон мэт толгоо онцгсэрч гайгүй байх шиг байсан да. Яагаад ингэтлээ хавдчихаа вэ? Ацгүй мушааш. Миний унсан морины нуруу дандаа хавагдана гэж болохдоо өөрийнхөө буруугаас олж байгаагаа юр ухаарсан шинжгүй. Ямар нэгэн азгүй зүйлээс энэ бүгд болсон мэт царайлан зогсох нь хөндлөнгийн хин нэгэн хүн харвал үнэхээр өрөвдөлтэй бөгөөд олон үеийн удам дамжсан малчин монгол хүний үр удам гэж түүнийг хэлэхэд ч бэрх санагдана. Хөх их бас нааш бараг уналгүй товтон хөтөлж алхаад байхад хөлн тэний зүгээр болдоггүй мөн санана гэж бодсноо тэнийгэн гайхуулах. Тэнийгэн гайхуулах гэж байгаа мэт мордох гэж оролдлоо. Гэтэл арай ядан зогсож байсан морь хөлөндөө яргалсан дан болоод угсхийн түүний толгооноос шүдэрэ шудран хацхад бөксөөрө газарт лагхийн суусан хоон хөх хараал тавьж харацсагч намайг барьж идэх нь үү? Тэргүй энэ бохоноо чамаас төрүүлж идэх гэж байна хэмээн бохог айгаа зохиж чадаагүй жижигхэн ташуураараа өөрхийн морины толгоон дундуур татаад авлаа. Толгоондоо зохиулж өргөсөн морь хойд хөл дээрээ босож цамнах та түүний дээр хүнд цээжээрээ даран самардахад хоон хөх арчаагаа алдаж ээч гэж муухайрлан морноосоо холдон зогтлаа. Энэ үед цаана нь зогсож байсан бохоонууд түн рүү хоншороо өргөн үнэрлэх маягтай дөхөж эхлэхэд бүх ил ертөнц түүний эсрэг иргсэн мэт санагдсан хоон хөх хараалж тавьж чадхаа байж чимээгүй өргөн арай л гэж цулбураа алдчихсангүй яахаа мэдхээ байж таг зогслоо. Уг нь ухаантай хүн болов. Боссон морой харгалж хөдлөн гэрлүүгээ доошоо гэгдрэх байтал өөрийн өвчнө өлөмөртөн өөрт нь туслах гэсэн ухаан дадгуусыг бүрчилэг барин мордох гэсэн нь эрүүл саруул хүний санаанд оромгүй зүйл бөгөөд зөвхөн хоон хөхөөс л ийм хөгийн санаа гарах ажээ.
үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас эдгэлсэн хайрын дууч. Өгүүлэгч Хос Хоёр, дууны найруулагч Цэндава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та их хүн туучийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа цэгүүдийг дуулгая. Цэцэг төв 9521-413 Гранд Плазагийн 4 давхарт 417 тоот Герман гутлын тасаг. Бүхийн өргөө гоё офис. Харилцагчны дугаар 88 10 17 14 болон аз хур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Мөн та байгаа газраа хургуулж авахыг хүсвэл 88 99 58 56 99 8 5 69 дугааруудад холбогдож захиалгаан өгч номоо хургуулan аваарай. Сонсогч та өдрийн цайгаа уучгаад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Сонсогч та бүхэн Их Монгол FM